Бүгдөө сайн уу. Өнөөдөр эдгээр интернет хурдыг 20% хүртэл нэмэгдүүлэх видео хичээлийг үзэх болно. Энэхүү хичээл нь зөвхөн Windows үйлдвэрлэлийн системтэй компьютер зориулагдсан гэдгийг анхаараарай. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Хэрв та ухаалаг гар үзүүлэн таблет ашиглан Wi-Fi сүлжээгээр интернет орж байгаа бол та Wi-Fi-аар өдрөг гэрийнхаа яг тэг гол тавиарай. Хэрв таны Wi-Fi-ийн төхөөрөмж ямар нэгэн шилэн хорхтой зүйл дотор байдаг бол шилэн орноос гаргаарай. Мөн чөлөөтэй салхи нэвтрүүлэх байрлал тавил таны Wi-Fi-ийн сүлжээ арай илүү өргөн тарах болно. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Та Mac үйлдвэрлэлийн систем ашигладаг бол энэхүү видео хичээлийг үзэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл Mac үйлдвэрлэлийн системд ямар нэгэн тийм интернетийн хязгаарлалт байдаг байгаа. Хичээлтэйгээ уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Хэрв та анзаарч байсан бол бидний интернет хаяа маш удаан болдог. Энэ бидний Windows-ийн апдейт хийгдэх, аль эсвэл драйверууд апдейт нууцаар хийгдэж идэг. Энэхүү драйверын апдейтэд бол Windows интернетийн маань 20%-ийг зарцуулдаг. Энэхүү 20%-ийг хэдүүлээ 0 болгох юм бол бид интернетийнхаа 100%-ийг ашиглах боломжтой болно. 0 эсвэл disable болгохоор гэж зөвлөх байна. Амжилт. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Хэрв та Windows-аар ашигладаг бол Windows-ийн апдейтыг унтраах шаардлагатай гэдгийг ойлгоно. Settings хэсэг рүү орлоо. За мэдээж хайлт хэсэг дээр бол апдейт гэж өчнгүүд хайлт бол гараад ирж байна. За эндээс бол зөв байгаа зүйлүүдийг нь зөв биш болгоороо би бол аль хэдийнэ зөв биш болгоцсон байгаа. За үүний дараа ийшээ ороод on гэдэг зүйлийг off болгосноор таны Windows-аар автоматар апдейт хийх гэсэн үг шүү. Хэрв танд миний бичлэгийг таалагддаг бол намайг subscribe хийгээрэй. Мөн хонхон дээр дарахаа битгий мартаарай. Хонхон дээр дарвал танд миний бичлэгүүд notification хэлбэрээр очих болно. Хэрвээ та дарахгүй бол миний бичлэг нээхийг танд очихгүй болов. Мөн миний channel руу орж subscribe хийх боломжтой байгаа. Subscribe түүний дараа хонх дарахаа битгий мартаарай. Subscribe хийсэн ч гэсэн миний бичлэг нээхийг харагдахгүй болохоор хонх дарвал танд ашигтай, надад ашигтай. Надтай хамт байдагт баярлалаа.